Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр бид нар химэл оюун ухаан ер нь энэ цахим шилжилтийн тухай, хүний хөгжлийн индексийн тухай, энэ чиглэлээр тодорхой ажил хийж байгаа Empasoft технологийн сургуулийн хамтран үүсгэн байгуулагч Нямсүрэнгийн Инх сайхантай уулзах гэж байна. Нямсүрэнгийн Инх сайхан Empasoft технологийн сургуулийн хамтран үүсгэн байгуулагч 2000-аас 2004 онд радио телевизийн дээд сургуулийг сэтгүүл зүүн бакалавр, 2007-оос 2008 онд удирдлагын академид нийтийн удирдлагын чиглэлээр суралцж төгссөн. 2014-өөс 2018 онд BM Mongolian Partners компанид борлуулалтын албаны дарга. 2018-аас 2022 онд Empasoft компанийн гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байсан. Empasoft технологийн сургуулийг хамтран үүсгэн байгуулагч 2022 оноос тус сургуулийн дэд захирлаар ажиллаж байна. Өмнө нь цаг дэлхийн хөдөлгөөний Монгол улсыг хариуцсан захирал. Тайваны үндэсний их сургуульд агсан түвшний хятад хэлний сургуульд Америк нэгдсэн улсад шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын мэрэгжлийн эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдсан. Хам богд уус хатан туулгуулын хөвөөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийн эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал. Аян давтагдсан шүү. Хаасан байна уу та? Сайн байна уу та? Empasoft. За, empathy гэсэн үг. Тий, Empasoft. За, сургуулийнхаа тухай товч ярьж өгөөч. Empasoft сургууль маань байгуулагдаад 3 дахь жилдээ явж байна. Энэ жил бид 3 дахь хэлсэлтэй авна. За, мэдээлэл технологийн чиглэлээр дагнсан хөтөлбөртэй сургуулиуд Монгол улсад тунх ховор. Тэгээд бид мэдэнтэй дэлхийн нөөц, дэлхий дахинаа Монголд ч гэсэндээ хүний нөөцийн гүнийн гүн дутагдалд орсон салбар. Тэр нь маш хурдтай хөгжиж байгаа. Орлуулан ажилуулах, маш хурдан мэрэгжлийн хувирлт хийхэн дутагдaltaй тийм салбар. Тэгээ эднийг бид боломж гэж хараад бидний залуучууд нийлээд энэ сургуулийг байгуулад энэ жил бид 3 дахь хэлсэлтэд авч байгаа. Ердөө 3 хөтөлбөртэй химэл оюун, кибер аюулгүй байдал, програм хангамж гэсэн 3 хөтөлбөртэй. Тэгээд гол одоо зорилго маань хүний нөөцийг бэлтгэхээс гадна Монгол залууст байгаа энэ нөөц бололцоог ер нь дэлхийд гаргах ямар боломж байд юм бол хүн оролдож үзчихэж л үр дүнгээ болж болохгүй байгаагаа мэддэг. Тэгээд зөвхөн хараад гаслаад суух биш, бүгдээр хамтдаа хий. 7 хүмүүс үндэслэн байгуулсан гэв. Ямар хүмүүс вэ? Бүгдээр Монгол хүүхдүүд. Бүгд Монгол залуучууд. Монгол залуучууд. За залуусаас маань Цэндэ гэж залуу маань Google-д ахлах AI судлаачаар ажиллаж байгаа. Одоо та бидний хамгийн сайн мэдих Gemini байна тий. Тэрний цаана ажиллаж байгаа нэлээд томоохон төслүүдийг ахалж ажиллаж байгаа залуу байна. Тэрний төрсөн дүүл Хавга гэж залуу байна. Одоо манад Монголд хэрэгжиж байгаа химэл оюуны маш олон төслүүдийг бас удирдаад гар бие оролцоо явж байгаа залуу байна. Toyota компанид 10 жил машины загвар зохион бүтээгчээр ажилласан Игчин гэж залуу байгаа. За бүх ажлаа орхиод Монголд энэ одоо санаагаа бүгдээ хэрэгжүүлээгээ сургуулийнхаа захирлыг хийж байгаа залуу байна. За би дээр нь гадаадад яг энэ чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан залуухан чадварлаг багш нар. Ийм залуучууд. Энэ Монгол залуучууд нийлээд энэ оюун ухаан, химэл оюун ухааны хүн төрөлхтөнд өгж байгаа боломжийг ашиглахдаа Монгол хүүхдүүдээ сонгож аваад тэднийг ингээд энэний хэсэг нь болгоод өөрчлөлтийг тэгээд дэлхийн руу гаргах тийм санаатай юм байна тийм ээ. За мундаг том зорилго байна. Ялангуяа бид нар чинь энэ газар доорх баялгаа зарж ил амьдэрч шүү дээ. Тэгээд тэр нь илүү зарим нь ил дал тулгайл зараад зарим нь ил зараад ингээд хоорондоо хэрэлдээд ингээд суугаад байдаг. Тэгэхээр газар дээр буюу хүний баялгаа хөгжүүлэх гэдэг дээр зүгээр нэг баялгаа хөгжүүлэх, хүний хөгжүүлэх биш. Яг дэлхийн хамгийн энэ ирж байгаа долгион дээр ажиллах гэж шүү тийм ээ. За тэгээд юу хийдгийг гинэ? За энэ сургууль. За 3 чиглэлээр хүн бэлддэг гэж яаж бэлддэг? Бакалаврын хөтөлбөр Монгол улсын боловсролынхаа хуулийн журмын дагуу 4 жилээр диплом өгнө. Тий, диплом. 4 жилээр. Тийм 4 жилийн бакалавр. За тэгээд тэр 3 бусдаараа яа 1 жилийн юу хийдэг? 4 жил сурна тэгэхдээ энэ салбарын маань нэг онцлог байгаа. Одоо манай сүүлийн
Монголд 10 жил ажиглагдаж байгаа нэг зүйл бол энэ салбарт маань хүний нөөцийн дутагдалд орцсон болохоор ер нь аль ч сургуульд бай оюутнууд 3 дугаар курсээс эхлээд баг бүгд ажилтай болдог. Буюу нөгөө мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань хүүхдүүдээс сургах, дадлагжуулагч нэрийн дор үндсэн ажилтан болгож авч яана гэсэн үг. Тэгэхээр оюутнууд маань танайх чи 3 жил болж байгаа 3 жил сурж байгаа хүүхдүүд чи бүгдээр ажил олцсон гэсэн үг. Нийт хэдэн хүүхэд байна гинэ? Одоо бол нийт 60 хүүхэд байгаа. Бид энэ жил нэг 60-аас 70 хүүхэд авах квоттой. Хаана үдийн танай сургууль? Идэр их сургууль, багш ингээд идэр их сургууль 9 давхар шүү дээ. За. 60 хүүхэд одоо сурж байгаа ахаа 60-ыг авна. Ахаа 60-ыг авна. За, тийм боломж байгаа. Баг. За тэгээд хэдгээр анги төгсөв? 12 дугаар анги төгсөв. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөний дараагаар бид математик, физикийн аль нэгээр эсвэл англи хэл, нийгмийн аль нэгээр өгсөн хүүхдүүдийг шалгаруулж авдаг. Англи нийгмийн аль нэг хэлээ. За тэгээд ингээд шалгаруулах явцдаа ер нь аль зэрэг амархан байна шалгаж авахд. Ямар хуу асуудал вэ? Асуудал бол хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтыг математикаар сонгохгүй байна. Буюу анхаарчныхаа шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. За яагаад гэхээр элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг бол тухайн хүүхдийг дараагийнхаа боловсролын алхмаа хийхэд нь өгөх нэг том шат байгаа юм тийм. Энэ шатыг давахгүйгээр явж болдог гэсэн ойлголт эцэг эхчүүдэд маш их байна. За элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр Солонгост очиод хэлний курс сурж байгаа тэнд нэг хувийн сургуульд ороод ажиллаж гэдэг сонирхолтой. За эсвэл Японд очиод сонин зөөчий гэдэг сонирхолтой байгаад байдаг. Тэгээд одоо жишээлбэл нийт 32 мянган хүүхэд өнгөрсөн жил төгсөхөд зөвхөн 11 мянган элсэлтийн ерөнхий шалгалтыг одоо давж гарсан гэдэг тоо байна. Тэгэхээр эднээс хэдэн мянган математикаар өгсөн бол гэдэг бол бас сонин тоо гарч ирж байна. Хэд юу? Том баг. Нэг 8 мянга хүрэхгүй хүүхдүүд л байна. Гэтэл математик болохоор энэ орчин үеийн амьдралыг ойлгох хамгийн суурь нь байдаг. Хамгийн суурь. Тэгээ математик бид нар хэцүүгээд байгаа болохоос хүмүүсийг ярьдаг болохоос уг нь хамгийн амархан тий логик дараалалтай шинжлэх ухаан учраас хамгийн амархан. Тэгээд ер нь бол өнөөдрийн нөхцөл програмын химийн оюун ухаан хийгээд юун тэрнийг сонин зарах байдаг. Хамгийн томор мөнгө олох тийм салбараа хүүхдээ бэлдэхгүй байна шүү дээ тийм ээ. Яг үнэ. За тэгээд та ярьжсэн бас та бүхэн сайхан UNDP-гийн нөгөө хүний хөгжлийн тайлан гэж жил болгон гардаг. Энэ жилийн тайлангийнх нь химийн оюун ухаан одоо Монголын хувьд жишээлбэл ямар нөлөө үзүүлж байна гэсэн их сонин тайлан гарсан. Тэрэн дээр та бүхэн уулзсан. Та тэрэн дээр тийм панел дээр үг хэлсэн бас. Тэгээд би таныг энэ нэвтрүүлэгт урьсан. Тэгэхээр та бас ярьж ирсэн ингээд Монголынхаа аймагуудаар явсан юм байна шүү дээ. Тэгээд Монголынхаа аймагуудаар ингээд яваад ямар хуу сэтгэл төрсөн, юу харсан, хичнээн хүнтэй уулзсан энэ тухай яриач. Өнгөрсөн жил бид Impassoft сургуулийнхаа элсэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор 21 аймгаар тойрсон. Захим хөгжлийн 24 оны хэдэн сард? Хавар 4-5 сард. За, хавар. За, ингэж тойрч яваад 21 аймаг тус бүрт хүүхдүүдтэй уулзаад нийт нэг 10,000 гаруй хүүхэд. За. Дахиад нэмээд 10,000 гаруй насан туршидтай уулзсан гэсэн үг. За. За, хүүхдүүдтэй уулзаад явж байх үед бид нин уг асуудаг. Математикийн хоцрогдолтой юу гэж асуухад одоо уулзж байгаа хүүхдүүдийн 80% нь хоцрогдолтой гэдгийг үнэнгээр хэлдэг. За дэлгэцийн донтолт буюу хамаарал хэр байна вэ гэхэд бараг 90% нь гараа өгч байгаа. Жишээтэй. За ингээд үзэхээр улс их орн маань нийт хүн амын 60% нь 35-аас доош насны гэж их бахархалтайгаар бид хэлдэг те энэ тэнд тайлан дээр ярьдаг боловч энэ их хүний нөөц маань өөрөө ийм их хоцрогдолтой байгалийн шинжлэх ухаанд огт дурлахгүй. Яваад байгаа нь өөрөө маш том аюулын харанга дэлдээд байгаа юм шүү гэдгийг харуулдаг. Энд нөгөө монгол хүний үнцэн гэдэг зүйл чинь тэр хэмжээгээр доош ороод байгаа юм байна гэдгийг бид анзаарсан. За тийм байж. Энэ 80% нь математикаар би хоцрогдсон гэж хэлж байна тийм 10,000 хүүхэд. Энэ чинь үнэхээр тотальны хамгийн том гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад юм бэ? Сонирхол байна. Боловсролын системд математикийг заах аргачлалыг өөрчлөх шаардлага гарсан юм болов уу? Дан ганц математик биш, байгалийн шинжлэх ухаанд хүүхдийг дурлуулна гэдэг чинь өөрөө дэлхийд дахна энэ аргачлал маань өөрчлөгдөж байгаа. Нөгөө технологиг ашиглах, нөгөө боловсролын сонирхолтой арга байдлаар заах гэдэг зүйл маань Монгол улсад хоцрогдчиход байгаа юм болов уу? Тэр багштай байна уу, технологитой байна уу? Яагаад тийм байна? Аль алиндаа байна.
багш нарын бид нар чинь нэг хэсэг математикт одоо математикийн сургууль анги байгуулаад одоо 70-аад он 80-аад онд чинь математик руу хушуурч хийсэн шүү дээ. Тэгээ одоо байхгүй. Одоо байхгүй. Одоо миний үед гэхэд 1990-ад оны үед математикийн сонгон гэдэг бол их тренд байсан. Англи хэлний сонгон, математикийн сонгонд явна гэдэг бол бидний хувьд өрсөлдөх их том талбар байлаа. Тэгээ одоо ингээ анзаарч хахад тухайн үед математикийн сонгонд явж исэн залуучууд өнөөдөр нэг арай дөнгөөр амьдраад яваад байгаа нь анзаарагдаад байна. Томхон компаниудыг удирдах байна, финтек компаниудыг удирдах байна гэдэг бол тухайн үед математик дуралцсны л үр дүн байхгүй юу? Математик дурлна гэдэг бол за нэг талаасаа сургуулийн багш нь өөрөө сонирхолтой байх хэрэгтэй. Математикийн багш. Нөгөөдгийн их эцэг нь бол одоо энэ хорвоо ертөнцийн математикгүйгээр явахгүй гэдгийг одоо яаж ойлгомоор юм тийм ээ. Тэгээд математикийг харваагаас нь зөв заагаад ойлгуулчих юм бол хүүхэд дурлна шүү дээ. Тэгээд хэцүүгээл ойлгуулсан тийм. Тэгээд хүүхдээ сайхан амьдруулъя. Энэ нэг жагсаал хийгээд улс төртөд ороод байдаг болгохын тулд бол ямар ч хэрэггүйгээр тий. Дарах бач тий зөндөө их байна. Оруулахын тулд энэ ямар чухал мэрэгжил вэ? Тэгээд яаж энийгээр сайхан амьдарч болох вэ? Зөвхөн энэ мэрэгжлийг англи хэлтэй эзэмсэн хүмүүс дэлхийн хаанч ойлгож арддаг юм аа гэдгийг л бидний хандлагаа чиглэлээ сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай болчиход байна шүү дээ. За тэхийн тулд за танаа дээр ингээд за та ингээд сонгоод агаагүйг нь авчлаа. За ингээд яаж одоо юугээрээ одоо 3 жилийн дотор 4 жилийн дотор энэ хүүхдүүдийг өөр болгодог юм. Аль болох бид нөгөө хамгийн сайнуудыг гэдгээс зайлсхийд. За. Яагаад тэгэхээр амьдрал дээр бид сайнтайгаа мотгоо холилдоол байгууллагатай ажиллаж ороод хоорондоо гэр бүл болоод суугаал амьдрт. Тэгэхээр хүнд дандаа сайн байна гэдэг ойлголтыг өгөхөөс аль болох татгалцдаг. Зүгээр хүн шиг л бай. Мэргэжилтэд дуртай, хийж байгаа юмдаа дуртай, бие биендээ хүн шиг ханддаг л хүн болоос. Хүнийг хөндлөж хандах тийм ээ. Тэгээ манай сургуульд одоо эцэг эхчүүд орж ирээ нэг гайхдаг зүйл бол бид үйлчлэгч огт ажилд автаггүй. Оюутнууд өөрсдийнхөө бохирдуулсан юм өөрсдөө цэвэрлэнэ гэдэг алтан дүрмтэй. За тэр чи яг Японы сургууль байна. Та өөрөө Японд амьдарч байсан. Манай нөгөө хүмүүс маань Японы хүүхдүүд. Японы дунд сургуулиудад үнэхээр цэвэрлэгч байдаг. Өөрсдөө юмаа цэвэрлждэг юм байл шүү дээ. Тийм учраас тэр цэвэрхэн байх суурь нь тэнд гардаг юм. Яг үнэ. Өөрсдийнх нь цэвэрлсэн зүйлийг одоо бусдууд муухай болгоод ирэхэнгүүт нөгөөдөл чинь бие биендээ шаардлага тавьж эхэлнэ. Хоёрдугаарт багшаа бид анги танхимаа цэвэрхэн байхын тулд одоо юу хийж болох вэ гэдэг ухаан авралт болно. Одоо юутай байх хэрэгтэй юм байна. Гутлаа тайлах хэрэгтэй юм байна. Нойлоо их цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй юм байна. Гэт эхэлж байгаа зүйл маань бид хэдийгээр бакалаврын боловсрал, дээд боловсрал ярьж байгаа юм шиг боловч нөгөө хүн гэдэг зүйл чинь тэнд бас бэлтгэгдэж идэг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Яг тэгэл тэрийг бэлдээгүй болохоос та нар бэлдэж ил байгаа юм байна. Яг үнэ. Багш нар хаанаас авах вэ? За багш нар бол бүгд дотоодын багш нар буюу нөгөө хувьцаа эзэмшигчд маань өөрсдөө багш нар. Өөрсдөө зааж байгаа. Өө за. Дотоодын гэхээс илүү таны нөгөө зах үүсгэн байгуулагчд нь өөрсдөө багшилж байгаа юм байна. Түүний зөв та өөрөө багшлах уу? Яс багшлана. Та юу ямар би харилцааны ёс зүй илтгэх урлаг. Илтгэх урлаг. Тэр маш чухал шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх урлаг гэдэг бол энэ хамгийн эхний хичээлээр ордог. За. Тэгээд энэ хүүхдүүд маань хэдийгээр одоо хөгжүүлэгчд, хиймэл оюун, өгөгдлийн шинжээчд маш их датан дээр ажилладаг хүмүүс болж төрж гарах хэдий ч бусдад өөрийгөө илэрхийлнэ гэдэг бол хамгийн их хүч чадвар. Хоёрдугаарт эндээс ирээдүйд одоо Монголоос төрөн гарах юникорн компани, стартап хөгжүүлэгчд гарахыг үгүйсэхгүй. Тэд олон хүний өмнө өөрийнхөө бизнес санаагаа зарах шаардлага гарна. Тэр үед нөгөө багшийн заасан илтгэх урлаг гэдэг зүйл оройд норох учиртай байхгүй. Тэгээ бид энэ хичээлийг хамгийн түрүүний хичээлээр тавьдаг. Илтгэх урлаг сайн эзэмшсэн хүн бол сонсох урлагийг бас бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй тийм ээ. Хүнийг бүтэн сонсч иж хариулахгүй бол ярьж дуусаагүй байхад нь хариулах гэдэг юм. Тэр хооронд нөгөө хүнийг сонсохын оронд яаж юу хэлхээ хүлээгээд идэг юм харилцааны соёл бий болчихоо зэрэг яриад годомжин чанга хашгираал уцаа шатуу дээр нь тавьчаал чанга дээр нь тавьчаал юм шийдэх юм их байна тий. Хүний наа захын яадаг. Яс тий одоо гаруцаа спикер дээр нь тавьчаад яриад байгаа. Тэрийг юу ярих бусд хүнд ямар дараа болж байна тий. Нөгөөх нь бас нөгөө ахаад хүнд саадуулахгүй амьдраач гэдэг тэр санааг бол та нар өгж байгаа юм байна тийм ээ. Яг үнэ. Хүүхдүүд аль зэрэг өөрчлөгдөж байна. Яаж та ямар хандлага танаа дээр ирээд танаагаас одоо явах гэж шүү дээ. Ямар хөө өөрчлөлт болж байна.
хамгийн ихний өөрчлөлт бид хүнтэй мэндэлд сурахыг зааж. Энэ уг нь цэцэрлэг заах хэрэгтэй байхгүй тий. Оюутнууд маань орж ирлээ. Бид эхний сар бол ердөөсөө мэдлэг хүндлэх гэдэг зүйлийг сургадаг. Бос, мэндэл, ахмад настай хүн, багш хүн орж ирсэн тохиолдолд заавал мэндийг нь мэдчихэ. Мэндийг мэдээд ирэхээр хүн санаа зов тавьж эхэлдэг. Багш минь жаахан ядарсан байна уу та. Мэндийг мэдсэн юм чи анзаарсан байгаа шүү дээ тий. За энэ ингээд ажиглагдаад эхлэнгүүт бусад сургуулийн одоо багш нар бусад хүмүүс анзаараад бидэнд нэг зүйлийг хэлдэгний өөр танай хүүхдүүд их чих зөөлөнтэй. Энэ их зөв үг. Яагаад бид нар их зөв гэж хэлээд тэгэхээр бид хүүхдүүд маань төгсөж гараад ямар ч хүндний удирдлагаар ажиллахыг бид таашгүй. Өөрийнхөө санааг зөв илэрхийлж хүнийг зөв сонсно гэдэг бол нөгөө монгол хэлэнд чих зөөлөн гэдэг байхгүй. Танай 3 дугаар курсын бүх хүүхдүүд ажиллаа олцсон байгаа юм байна тий. Дийлэнх нь олцсон. Дийлэнх нь олцсон байгаа. За 1-р хичээлийн ингээд химэл оюун ухааны тухай ярьсан. За программын тухай. Ямар програм зааж өгөх юм? Тэр програмыг ашиглаад ямар салбарт илүү хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох юм. Ер нь компьютерийн шинжлэх ухааны үндсэл бүх зүйлийг үндэс болж байгаа. Одоо энэ 3 хөтөлбөрийн маань үндэс юм байна. Тэгэхээр хөгжүүлэгчээр төгсөх үү, химэл оюуны инженерээр төгсөх үү, аюулгүй байдлын шинжээчээр төгсөх гэдгээ одоо сонгохоос өмнө энэ компьютерийн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг бүгд зэрэг авах хэрэгтэй. За альч мэргэжлийг нь аваад явсан бай. Энэ сүлжээ гэдэг чинь яаж ажилтгийг? Аюулгүй байдал гэдэг чинь яаж ажилтгийг? Энэ системийг бүхэлд нь юу гэж ойлгодгийг гэдэг үндсэн ойлголтоо авсны дараагаар 2-р курсээсээ одоо 1-р курс үндсэн ойлголтыг өгчдөг. Тэгээд тэр аюулгүй байдал юунаас тогтдгийг, систем яаж ажилтгийг те ямар нэг систем болгоно ямар ашигтай юм гэдгийг заагаад өгнө шүү дээ тийм ээ. Тэгээ энэ хичээлийг их явцад ямар юм ажиглагдаж байна. Дунд сургуулийн багш нар илүү юунд анхааруулсан байвал танай хүүхдүүд илүү бэлтгэлтэй байх вэ гэж та бодож байна. Ерөөсөө л нөгөө түрүүний хэлдэг байгалийн шинжлэх ухаан. Байгалийн шинжлэх ухаан, математик, сэтгэлгээ гэдэг зүйлийг ойлгочихсон хүүхэд энийг авахд маш самархан байдаг. Бид ч одоо маш энгийн зүйлээс нь зааж байгаа шүү дээ. За зарим нэг хүүхдүүд бол яалтгүй хоцрогддог. Хоцрогдоод ирэнгүүт одоо мэдээж багш нар ажиллахаас гадна үнэхээр хүсэл сонирхол нь тэнд байгаа бол тэгээд хоцорсон чамаагүй хойноос нь гүйсээр байгаа л гүйцээд ирдэг. Энэ хүүхдүүдийн шин 60 хүүхдийн чи хэдэн хотоос хэдэн өдөөнөөс байна? 30% нь орон нутгаас, 70% нь Улаанбаатараас. За. Айгуугийн сонгоод авцсан. Тэгээд энд хаана амьдрах вэ? Улаанбаатарт бид оюутны байр санал болгодоггүй. За. Тэгээд Амаатан Садан өөрсдөө амьдралаа зохицуулаад өдөрт хэдэн цаг хичээлэх вэ? Бусад сургуулиудтай адилхан. Ер нь бол бакалаврын боловсрал жил 4 жилийн хугацаанд 120 гаруй кредитийг үзэх хэрэгтэй байдаг. Үүнийгээ 4-т хуваагаад. Тэгээд үзэхээр бид нар бүтэн нэг өдрийг аль 7 хоногийн аль нэг өдрийг хичээлгүй өдрөөр тавьдаг. Энэ бол гаднаас зочин илтгэгч мэргэжлийн хүмүүсийг авчирч хүүхдүүдэд урам зориг өгсөн яриаг хийдэг учраас буюу клубүүд ажилладаг учраас англи хэл яаж зааж өгөх вэ? Англи хэл төвшинг нь харгалзаж агаад төвшөнд нь тохирсон хэлбэрээр заана. За англи хэлний мэдлэгийг яагаад ингэж чухалчлаад байна гэхээр бид өнгөрсөн жил Тайван улс руу 4 оюутан солилцоогоор явуулсан. Одоо зарим оюутан маань тэнд 1-р семестртээ хичээл нь дуусаагүй л 6 сар дээр. Энэ 100 бид 3 оюутныг Япон улсад Японы хамгийн том мэдээллийн аюулгүй байдлын компанид танилцах дадлаар явуулна. За дахиад 200 хүүхэд тавиа явна. Энэ боломж ямар хүүхдүүд ирээд ирэхээр нөгөө хэлнийх нь мэдлэг нь бусдаас арайгаагүй хүүхдүүдэд хамгийн түрүүнд энэ боломж ирж байгаа. Тэднийг сайжруулахын тулд өөрийгөө илэрхийлдэг болгохын тулд та нар юу зааж өгдөг юм? Нөгөө 120 кредит хичээл дотор чинь төгсөл нь англи хэл, япон хэл гэдэг 2 хичээл дагалдаж явсан. Хоёулангийг зааж өгөх юм. Яагаад Япон? Яагаад Япон гэж нэхэр Япон улсад за нөгөө хамтран үүсгэн байгуулагчид маань Япон школтой залуучууд нэлээд байгаад байгаа гэдэг. Хоёрдугаарт бид төгссөн залуусаас Япон улсад ажилуулах боломж маань бусад улсаас бидэнд арай илүү байгаад байгаа. Буюу төгсөнгүүт нь нөгөө дадлага хийсэн компани ажилд авах гэдэг шүү дээ. За. Танай сургуулийн төлбөр хэлцээг хэмжээнд байна. 7-оос 10 сая гэж байгаа. Бид төгрөгөөр жил төгрөгөөр. Энэ бол Монгол улсын их сургууль шинжлэх ухааны технологийн их сургуультай ойролцоогоор дүүж очино. Сая төгрөгийн жилийн тьюшнтэй юм байна тий. За тэгээд танай сургуулийг төгссөн дипломаг хаана хүлээн зөвшөөрөх вэ? Бүх л газар хүлээн зөвшөөрнө. Бид одоохондоо бид Идэр их сургуулийн
салбар сургууль гэж явж байгаа. За Монгол улсад шууд ихтэй сургууль байгуулах боломжгүй. Журмынхаа дагуу бид эхний төгсөлтөө гаргасан байх хэвээр. За тэгээд идэрх сургуулийнхаа нөмөр дотор явж байгаа идэрх сургууль маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад харилцаагаараа Монголдо маш одоо дээгүүрт ордог хувийн их сургуулиар нэрлэгддэг учраас тэр олон улсын хувьд certified гэж яриад шүү дээ. Тийм хүлээн зөвшөөрөгдсөн сургууль юм байна. Буюу үргэлжлүүлээд магистр доктор сурахад асуудалгүй гэсэн үг байна. За өшөө тантай нэг ярих гэсэн зүйл бол энэ эмэгтэйчүүдийн роль. Ялангуяа технологийн шинжлэх ухааны технологийн эмэгтэйчүүдийн тухай. Та энэ талаар сонин одоо би Монгол хүмүүстэй уулзж байгаа юм байна. Women in Tech Top 100 Speakers 2023 оны технологийн ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дотор 100 одоо итгэгч гэж байдаг тийм шагналтай юм байна. За мөн ийм төрийн бус байгууллага та үүсгэн байгуулсан байна. Мөн Women in Tech дэлхийн хөдөлгөөний Монгол улсыг хариуцсан захирал гэж. Тэгэхээр энэс нь эхлэе. Дэлхийн хөдөлгөөн гэж байна шүү дээ, тийм. Энэ одоо ямар учиртай юм? Тэгээд Монголд юу хийдгийг, та юу хийдэг? За энэ хөдөлгөөн Парисаас эхэлэлтэй. За технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо яалтгүй байхгүй бол энд баяс үүсээд байна гэдгийг олж харсан эмэгтэйчүүд маань нийлээд энэ хөдөлгөөнийг байгуулад улс болгонд өөрийн амбассадоруудыг бий болгож улс болгонд бид тодорхой хэмжээний ажлыг хийх ёстой гэдэг зүйлүүдийг одоо харилцан зөвшөлдсөд чаптруудаа байгуулдаг гэсэн үг. За одоогоор 60 гаруй улс бүртгэлтэй байгаа. Монгол улс маань 23 дахь улсаар бүртгүүлсэн. Буюу Аз твдээ бүртгүүлсэн эхний 5 улсын нэг болсон. Тэгээд өнгөрсөн жил бид энэ байгууллагаасаа Social and Digital Inclusion гэдэг шагналыг авч бид одоо эмэгтэйчүүд бүх салбарт байх оролцооны талаарх бидний баримтат кино хийсэн. Тэр баримтат кинон дээр Women in Tech гэдэг салбарт Монгол улс нэлийн үүрэг ойлтойгоор тэр баримтат киноны хэсэг болж энэ кино маань удахгүй Netflix дээр тавигдаад эхлэх юм байна. IT Singapore гэсэн the most impactful initiative гэж 2022 онд хамгийн нөлөө бүхий санаачлаг гаргасан гэж та Women in Tech тийм технологид байгаа эмэгтэйчүүд гэж Сингапурт энэ шагнал авсан. Энэ юунд тухай гинэ? Энэ ялгааг одоо бидний жил болгон хийдэг нөлөөллийн ажлууд рол модел гэдэг мастер класс хөтөлбөр явдаг онлайнаар. За дээр нь охтыг шинжлэх ухааны технологийн салбарт чадахжуулах тэтгэлэгт хөтөлбөрийг бид зарладаг. За тодорхой сэдвийг сонгож жишээлбэл UI UX дизайнд сурах гэж байгаа эмэгтэйчүүдийг чадахжуулах, тэдэнд тэтгэлэг олгох гэх мэт иймэрхүү дараалсан хөтөлбөрүүд маань overall-ороо Аазда хамгийн санаачлагтай хөтөлбөр гэдгээр. Энэ тухай энэ хүүхдүүд илүү октод илүү мэдээ гэвэл ямар вебсайт руу хандах вэ? Women in Tech гэдэг манай одоо хөдөлгөөний маань вебсайт байгаа. Тэр дотор Монгол Монголыг сонгоод байна. Тэгээд тэр дотор юу хийж болох вэ? Яг гэвэл нөгөө санжин STEM гэдэг Америкч нэг том хөдөлгөөн эхэллээ шүү дээ. Одоогоос 30 жилийн өмнө. STEM Science, Technology, Engineering and Mathematics гэдэг. Тэгээд энд STEM-ээр орсон явсан хүмүүс бол энэ дэлхийн том өөрчлөлтийн манлайд явлаа шүү дээ. Хамгийн өндөр цалинтай, боломжтой, айгүй том нөлөөтэй ийм чиглэл байна тийм үү? Шинжлэх ухаанаар, байгалийн шинжлэх ухаанаар, технологиор, инженерингээр, математикаар явсан гэдэг. Тэгээ энэ дотроо илүү эмэгтэйчүүдэд, октодод илүү боломж өгөх, тэ урагш ахтанд туслах юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Жишээлбэл танахад юу хийсэн бэ? Хамгийн сүүлд бид нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан TESO Group-тэй хамтраад Empowering Girls in STEM гэдэг хөтөлбөрийг хийсэн. За хоёулагийн саяын ярьдаг STEM боловсрал гэдэг бол хөвгүүд охтод яг нэг аргаар зааж болдоггүй юм байна. За өнгөрсөн жил би Америкт яг энэ хөтөлбөрөөр буюу STEM салбар дах эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг хөтөлбөрт оролцож байхдаа энэ охтод STEM боловсролыг олгоно гэдэг чинь хөвгүүдийнхээс өөр байх ёстой гэдэг талаар одоо олон улсын маш олон жишээн дээрээс анзаараад тэгээ буцаж ирээд бид жишээлбэл охид гэр бүлдээ одоо хүлээх үүрэг эхнэр гэр бүлдээ хүлээх үүрэг нь өөрөө өөр учир
өдөр тутамдаа хийдэг зүйлээр нь дамжуулж шинжлэх ухааныг сурталчлах, таниулах боломж байд юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ UNICEF TESO групптэй хамтарсан хөтөлбөртөө бид жишээлбэл ийм уймал зүйл байгаа тийм уймал зүйл дээр октоудаар өөрсдөр нь ингэж хатгамал хийлгээд хатгамлынхын цаана батарейтай мотортой LED гэрэл шигтгэж жагаад өөрсдөр нь код бичүүлээд одоо А гэж дуурахад гэрэл маань 3 удаа навчих хэвээр. Б гэж дуурахад гэрэл маань тасралтгүй асах хэвээр ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар туршилтуудыг хийлгээд эхлэнгүүт түрүүний хоёулагийн ярьсан нөгөө байгалийн шинжлэх ухаанд хүүхдүүд дурлахгүй байна гэдэг асуудал чинь уг нь ингээд шийдэж болж байгаа. Кодын цуг орж ирэх. Кодын цуг орж байгаа. Тэгээд дээр нь нөгөө түрүүний миний хэлдэг UI UX дизайнер буюу энэ олон аппликейшнуудын нүүр хуудас ямар байх хэвээр, өнгө дизайн ямар байж хүмүүсийг татах хэвээр гэх мэтчлэн маш энгийн хичээлүүдийн анхаарчны ойлголтуудыг олгох тийм хөтөлбөрийг бид хамгийн сүүлд нэг нөгөөх нь ингээд дан ганц хүүхдүүд гэхээсээ илүү бас насан туршсан эмэгтэйчүүдийн чиглэлээр оролцох хэрэгтэй шүү дээ. Ямар байна. Тэрэн дээр юу хийж байгаа? Тэрэн дээр бид энэ одоо технологийн салбар гэдэг чинь өөрөө дэлхийд дахнаа түүчээлээд байна. Дээр нь ийшээгээ түрүүний таны хэлдгээр ийшээгээ орох юм бол орлого маань ийм байдлаар нэмэгдэж болох юм байна гэдгийг таниулах зорилготойгоор бид жил болгон 3 сарын 8-ны өдөр Women in Tech гэдэг national бүр үндэсний хэмжээний конференсыг хийдэг. За энд бол жил болгон 500 эмэгтэй ирж оролцож зориг авдаг байна. 500 хизээ болдго юм. Энэ 3 сарын 8-нд бид 7 дахь жилдээ сая хийсэн. Тэгээ энэ жилийн 3 сарын 8-ныхыг бид Тархан уул аймагт очиж тэнд зорж хийсэн юм. Гэхдээ нэг иймэрхүү юм ирч хүч өгсөн ийм хэмээр байгаа байхгүй. За энэ тэмдэг зүүж өгöd байгаа юм. Тэр тэгээд юу 500 эмэгтэй ирээд одоо жишээ нь одоо химэл оюун ухаан гэж бид нэрийг яриад байгаа юм чинь амьдралын бүх салбарт ороод ирлээ шүү дээ. Тэгээд тэрийг ашиглахад нь ямар хаяц гарч байна. Зүгээр одоо хурал шиг ингээд суулгаж жагаад хин нэг нь ярьдаг арга хэмжээ ерөөсөө биш ээ. Бид тайзан дээрээс Монголын үндэсний химэл оюун эгүүнийг хэрхэн ашиглах тухай хичээл орж байгаа. Бүтэн цагийн хичээл ороод намайг ярьж явах оронд миний найз хажууд зогсож жагаад 15 минут дотор вебсайт угсраад үзүүлчихэж байгаа. Энтлийнхэн дэлгэцэн дээр. Тэнгүүт нөгөө хүүхнүүд чинь би ч гэсэн надад ч гэсэн ийм боломж байгаа юм байна. Би ердөөс энийг л оролдож л үзээгүй болохоос биш. Одоо нөгөө low code no code гэдэг шүү дээ тийм. Яг тэрнтэй адилхан одоо энэ эмэгтэйчүүд тайзан дээрээс 15 минутын дотор вебсайт угсраад байгаа бол би гэртээ очиод нэг ухад 2 цагийн дотор угсрах юм байна гэдэг урам зориг л аваасаа гэж бодож. Вебсайттай байх уу өөрийн аппликейшнтэй байна гэдэг бол өөрийнхөө бизнесийн сурталчилгаанд хичнээн өөрчлөлт хийн штэ тийм ээ. Жижигхэн ч гэсэн ихтэй тэрийгээ сайжруулад яваад байгаа гэсэн үг тийм. Бид нар нэг помидорны жишээ авдаг байхгүй. Одоо жишээлбэл Дархан аймагт помидор ургуулдаг байл эмэгтэй байлаа гэж бодъё. Помидороо зарна гэдэг бол тэр ургуулна гэж нэг том ажил байна. Зарна гэдэг дахиад нэг том ажил байдаг. За тэгсэн чинь хажуухан туваагаас нэг нөхөр одоо помидорны жем буюу одоо чанамал хийх санаачлаг гаргаад нийлүүлэлт байхгүй гэвэл Дархан уул аймагаас авахын тулд яах вэ гэж хинч хариулцдаг байна. Хэрв та өөрийн гэсэн вебсайттай тэр вебсайт чинь орос хэл дээр мэдээлэл нээдэг, англи дээр мэдээлэл нээдэг бол тантай гөөмө амархан холбогдоод помидорыг чинь килограммын $5 авч болно доо. Гээд ирэнгүүт эмэгтэйчүүд би чинь бизнес хийхээсээ гадна бас энийг технологи гэдэг юм чинь бас жоохон анзаарч ойлгохгүй болвол наад чинь байна да гэдэг санааг аваасаа л гэж. Энэ шинэ химэл оюун ухаантайгаа цуг бид нар зах зээлээ тэлэх. Энэ Оросын дайчдыг үргэлжлээд байхгүй илгүй. Тэгээд орос хэл дээр энэ зах бүс нутаг руу гарах энэ дэвшлийг авах боломж Монголд байна шүү дээ. Тэгэхээр чи орсоор ярьдаг ядаж нэг вебсайт нь орсоор ярьдаг байна гэдэг чинь чи Оросын зах зээл рүү гарнаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд Орос чинь том шүү дээ. Энэ ойрын зах зээл чи манайхаас том юм чинь. Бас хятадыг хэлж болно тийм. Яг Монголд хэрэгтэй юм хятадаар гаргаж байх шээ тийм. Энэ сэтгэлгээний өөрчлөлт хийх гэдэг нь тийм. Зах хязгааргүй гэсэн тийм. За өөр танд ийм яг ингээд ингүүл бид нар эмэгтэйчүүдээ илүү эрч хүчтэй болгох юм байна гэсэн тийм ямар жишээ байна. Би химэл оюуны хэрэглээний сургалтыг 12 сараас хойш явуулж байгаа. За энэ сургалтанд маань ойролцоогоор 520 гаруй хүн суусан. Тэгээ энэ сургалтанд сууж байгаа хүмүүсийн 90% нь эмэгтэйчүүд. За ямар зорилготой та сургалтанд сууж байна гэдэг асуултанд хамгийн ихний хариулт бол орлогоо нэмэгдүүлэхийн тулд би химэл оюун сураад байгаамаа, сурах гэж байгаамаа гэж хариулж байна. За тэгэнгүүт
яг түрүүний хоёулаа хэлсэн нөгөө майндсет гэдэг утгаараа технологи орлого хоёр холбоотой байж болох юм байна гэдэг үг нь аль хэдийн ойлгоцсон байгаа шүү дээ. Тэгээ эрэлхийлээд ямар нэг юм сурах гээд байдаг. Яг ямар асуудал гараад байна гэхээр хиймэл оюунч гэдэг юм уу технологи гэж ярихаар надаас их хол. Заавал тэр мэрэгжлийн хүмүүсийн хийдэг ажил гэдэг ойлголт нь өөрөө нөгөө хүнийг ийшээ орохт нь айц нөгөө саад болоод идэм л та. Тэгээ тэр саадаа аль хэдийн даваад ороод ирсэн бол тэнд байгаа боломж. Одоо бид өөрсдөө мэдэхгүйгээр гар утсаараа интернет рүү ороод зүгээр нэг хэвийн ажилдаг болчихлоо шүү дээ. Яг тэр юм шиг хиймэл оюун ухаан тэрний дараагийн их том тэрнээс хүчтэй давлгаан ороод ирлээ тийм ээ. Одоо энд юм нээлттэйгээр хандаач гэж тийм. Тэгээ мөн бас хиймэл оюун ухаан чинь жишээлбэл одоо монгол хэл дээр чимээгээ байна, ингүүнээ байна тийм. Игүүнээ тийм. Эднэрээс за энэ юмыг шүү дээ. Энийг одоо яавал хамгийн амархан хийх вэ гэж асуухад тэр өөрөө хариулт өгнө шүү дээ. Тийм яг. Хэрвээ вебсайт 1000 хариулт өгж байгаа бол хиймэл оюун ухааныг хариулт өгж байгаа шүү дээ. Оновчтой хариулт. Тэр нь цагаан хэмжээ тийм. За гэхдээ тэр 100% үнэн байна гэсэн үг бас биш тэрийг тооцох хэрэгтэй тийм. Тэрийг шалгаад тэгээ тэрнийхэн дагуу хийгээд үзэх юм бол ямар бизнес хийх гэж байгаа юм. Тэрийг одоо ингээд үнгүүгээр дэлхийн мэдлэг тэр хиймэл оюун ухаан чинь Google, энэ searches чи хамаагүй томоор бүх search-оор ороод маань юм байна гэж хэлээд өгöd нь шүү дээ. Энэ дээр бид нар өөрсдөө өөрчлөмөр байна. Хүүхдүүдээ өөрчлөмөр байна. Тэгээд ирээдүйг өөрчлөмөр байна шүү дээ. Хамгийн гол нь ийм боломж чинь болцсон. Нагаар утас чинь тэрийг чаднаа. 5G гэдэг амар хурдан бүгдээр орчлоо шүү дээ. 5G гэдэг чинь шүү дээ. 4G-тэй харьцуулахад нэг киног татахад цаг гаруй болдог байсан бол одоо 5 минутанд татчих байгаа. Тэгэхээр ийм хүчтэй зэвсэг гарч чинь байна. Бити цагаа тэр өөрийгөө юм сурахад зарцуулаач. Аль нэг хүнд үнэлт өгнөтлөхгүй ялангуяа энэ улс төрчдгийг ийм тийм гэгэм хайрын цаг алдах юм. Харин тий. Яг. За хамгийн сүүл Монголын эмэгтэйчүүд сандаж одоо та өөрөө ийм олон орноор явсан хүн байна. Зөндөө ийм санааштай ажиллаад өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн зүгээр ч нэг тийм юуны салбар биш. Яг ийм л оюун ухааны салбараар программер хүн байна. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдэд зориулж одоо 30 настай тийм та юу хэлэх вэ? Сурахад хизээч оройддог. Дамаа технологийн салбарын мэдлэгийг олж авахад хизээч оройтхгүй. Тэр нь бүх боломж ёстой төрөний хэлдгээр гарт маань 24/7 интернеттэйгээ байгаа. Энэ боломжийг олж хараад зүгээр нэг оролдоод үз. Чадахгүй бол 33 дахь асуудал. Оролдоод үз. Оролдоод болохгүй үед мэрэгжлийн хүмүүст ханддаг хүмүүс те. Тэгээ энэ боломжийг өөртөө өгөөрэй. Битгий энэ боломжоос өөрийгөө хаагаарай л гэж хэлмээр. Эхлэн гэдэг чинь л амжилтын хагасна гэж байгаа шүү. За баярлалаа. За хүнд үзэгчтэй эмэгтэйчүүдэд гэрч хүч өгөх. Ялангуяа хиймэл оюун ухааныг өнөөдөр хүн төлөвтний бий болгоцсон юмыг ашиглаад өөр амьдрах юм боломж байна гэж. Энэ тухай бас энэ залуучуудад бас ихтэй сургууль байгуулсан технологийн шинжлэх ухааны технологийн юм сургууль байгуулад яг өөрийнхөө амьдрал дээр ингээд хийгээд явж байгаа юм эмэгтэйтэй ярьлаа. Нямсүрэнгийн инг сайхан. Тэгээд та бүхэн бас нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа биз дээ. Баярлаа. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Сэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment